Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан нэрлэгийн шинэхэн дугаар ороход бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 9 сарын 10-ны өдөр шууд нэрлэгийн 18 дахь дугаар ороход бэлэн болж байгаа юм байна. За тэгээд юуны өмнө хитгэн юмдас хариулчия гэж бодлоо. Бүх комментуудыг уншаад ингэ явдаг. Өмнөх шигээ байхгүй наа, богинохон байна гэдэг чинь. Одоохондоо нөө сууг шин учраас тийм урт юм бас хамаа намаагүй оруулж болохгүй байгаа. За тэгээд сонсогчдоос ирсэн загтлуудыг борж өгвөл нэг нэгээр нь оруулаад ингэ явж байгаа. Заримдаа цохолууд ч гэсэн орж байгаа шүү. Энд их сонссон байна. Тавтагдаад байна гэн тавтагднаа. Тэгээд энэ тийм амар өргөн хүрээний олон хүнд зориулагдсан юм бол биш ээ. Цөөхөн яг сонсгож хүлээдэг хүмүүстэй л зориулагдсан сувг шүү гэдгийг хэлжээ тийм ээ. Ингээд шинэ дугаарыг хүргэе. Би ер нь өөрийгөө маш их азгүй тэнэг хүн юм даа гэж бодож авлаа. Хар багасаа л нэг охинтой уурхиж явсаар байгаад сүүлдээ суугаад үр хөвгттэй болчихсон. За тэгээд эхнэр хүүхдийнхээ төлөө амьдрах хэрэгтэй, ажил хийх хэрэгтэй гэж зүтгэж явсаар байтал хүний урманд ганц хоёр архич уусангүй, ганган чимэн хувцас ч өмссөнгүй. Гой сайхан тоглоомыг ч тоглох завгүй явсаар байгаад үди 25 хүрдэг юм байжээ хөрхий. Гэ бүр надад найз нөхөд ч гэж алга. 10 жилийнхээ уулзалтанд ч очих завгүй шахуу ааштай захирлын даатгсан ажлыг гэртээ ч амарч чадахгүй бичээд л суудаг. Нэг тийм өрөвдмөрч амьдраад байгаа юм шиг санагдана. Эхэндээ ч яах вэ? Гэртээ харихаар эхнэр хөөрхөн харагдана. Өөр хүүхэд ирэхлээд энэ гэр орон хичнээн сайхан санагддаг байсан гэж бодно. Гэтэл яваандаа бол үнэхээр биш ээ. Нөгөө л нэг хоол, нөгөө л нэг хүүхэн, нөгөө л нэг ор бараг харахаар уурч хүрэх шиг. Хүмүүс залуу насаа хичнээн сайхан өнгөрүүлж байхад би гэж нэг тэнэг хар залуугаараа хүнтэй суугаад ингэж маш их амьдарч байх ч гэжтэй гэж ургалж бодогдно. Амьдрал үнэн тэнэг санагдаж байтал ашиггүй манай ажилд миний үеийн яриа хөөрөө таарсан сайхан доргой залуу миний гонигт амьдралыг өөрчилж өгөх гэсэн юм шиг ороод ирэх нь тэр. Амьдрал арай л хөвгчлөлтэй болоод эхэллээ. Сайхан найзтай болчихсон ажлаа тарахаараа түүнийг дагаж бильярд энтер тоглочихно. Паб мабд суугаад ганц хоёр пиавуучихна. Эхнэр чихэндээ ардаас уцтаад байхгүй жаахан оройтой тарихаар хаачаад ирэв? Яагаад удав? Энэ тэрэ гэж шалчхнаад байхгүй дугуйлаадаг байлаа. Гэтэл найзын маань төрсөн өдөр боллоо. Орой 19 цагаас уулзалт нь нилээн орой хүртэл явна шүү. Ар гэрээ зохицуулаарай л гэж байна. Өглөө гарахтаа эхнэртэй оройтон шүү гэдгийг хэлчихдэг юм билүү гэж бодсноо. За би ямар энийг хуурч барьж явах гэж байгаа биш. Ер нь өөрийнхөө юу хийх, яах ийхийг заавал хийлж өгч байх алавтай ч биш гэсэн юм бодоод шууд л гараад явчихлаа. Найзын маань төрсөн өдөр үнэхээр сайхан боллоо. Сайхан ууж идэх зүйс, хөөрхөн өхөд хүчтэй дуу чимээтэй газар гэдэл залуу насаа ёсцоо л нэг мэдрэх шиг. Тэр тунд юу н над шиг хүн амтандаа суучихсан тэгээд л их нэртэй базуулаад сууж байдаг хүн гэж хаалгаа. Ёсцоо л нэг дунд чөмгөө дундаа хийгээд дураараа цингэн гэдэг л болж байлаа. Тэднийг харахад атаарх маарч юм шиг өөрийнхөө амьдралд бараг дургүй хурчгсан шахуу сууж байтал өнөө ихнэр чин залгаад эхлэх нь тэр. За одоо баахан олон хүүхнүүдийн дэргэд уцаараа ихнэртэйгээ яриад доошоо ороод байлтай биш. Салгаад ажилд яриа байна. Битгий залгаад бай гэд мессеж бичтэл ашгүй дахиж залгаж ин тэр сүйд олсонгүй. За тэгээ төрсөн өдөрч зад үргэлжилсээр бүгд манай найзах руу явж дахиад үргэлжлүүлъя гэд тэндээс хөдлөв. Би ч уг нь гэртээ арих хэрэгтэй байна. Эхнэр хүүхэд гэрт хүлээж байгаа. Уучлаарай манийга гэд найзаасаа гуйсан ч тэр за би ямар чамтаа ундах гээд байгаа биш. Жилд ганц болдог найзынхаа баяраар
Хамт жаахан уучгаад эхнэр чи ойлгохгүй яадий. Сүртэй юм бэ? Гэсээр байгаа давуулаад явчихсан. Уулан тэр шөнө би ямар ч охинтой алцганаж маяглаагүй зүгээр л ууж идэн инээж хөөрч агаад унтаад өгсөн хэрнээл гэртээ өглөө ороход цаанаа л нэг айдас мэдрэгдэнэ. Айцаа жаахан бариад за яадгийн ажил дээрээ хонсон гэд хэлчихэд яавал гэж бодоод орлоо. Гэртээ ороход эхнэр харин нэг их олон юм асуусангүй. Хоолоо халааж өгчхөөд л орон дээрээ очиод зурагт үзээд хөвтээд өгөө. Шүнжин нойргүй шахуу баахан уужсан хүн чинь бушуухан усанд орж нөгөө их архиныхаа үнрийг арилгачаад "Яй, өчигдөр ажил дээр хончихсон чинь ятарч өглөө. Унтлаа шүү" гэж хэлээд орондоо ороод хөвтээд өгөө. Эхнэр ч юу н олон долоо юм ярьж асууж лавсангүй байсаар тэр өдөр мартагдав. Үүнээс хойш юу н л найзындаа хит хондог боллоо. Ажил ихтэй байна. Ажлынхаа хүнийд төсөл бичиж байна. Гэх мэтийн мессеж биччихээд уцаа унтраагаад найзтайгаа шүнжин гадуур дотор хэсээд л баар сав ороод гүйж өгөндөө. Одоо амьдрал арай жаахан сонирхолтой боллоо гэж баярлаж байтал эхнэр гэж нэг юм хамаг стресс хөдлөгдөг болоод эхлэв. Орж ирэх болгонд дүүглээд л хайж явлаа, хүү бит хоёрыг тоохгүй байна. Инээ тэрийг солиорно. Би ч ихэндээ үгүй хайрн ажиллаа л хийж байна штэ. За хайргаа уучлаарай гэд зөндөл арагддаг байлаа. Хүн хичнээн их харагдаад уучлалт гуйгаад авах тусам улам давраад л жаахан оройтохоор уурлаад л ууцсан муцны мессеж энтер шалгаж малгаж хамаг гэдэх хөдлөгдөг болоод эхлэв. Би сүултээ дургу хүрээд өөдөөс нь "Йоо чи одоо ямар ядаргаатай юм бэ? Одоо болчооч дээ" гэд хэрэлдээд эхэллээ. Харин тэр өдрөөс хойш тэр над руу уурлахаа болчихсон. Би ч ороод хайраа энтер гэж дуутахаас ч дургу хүрээд шууд л орондоо ороод унтаад өгдөг болчихов. Эхнэр бит хоёрын амьдрал яг л тийм байдлаар ямар ч утга учиргүй болж эхлэх үед найзын маань хэлсэн. "Хөөе, эмэгтэй хүн чинь хайрлах тусам давардаг байхгүй юу? Зүгээр хайчаач дээ. Угаасаа чи ямар ардуур урдуур нь хүүхнүүдтэй унтаж хөвтөд байгаа ш. Жаахан гадуур дотор явахгүй тэгээд нэг боо шиг амьдраад байна гэж юу эсэ?" Гэх үг үнэхээр үний юм шиг санагдах нь тэр. За, юусоо энийг гуйж говшихаа болчих юм. Хүн өөрийг нь хайрлаад байхад хайр даахгүй бол хохин л үз гэд бүр уучлаарай гэж бичгээ болчихов. Гадуур тэнэж шүн дөлөөр гэртээ орно. Эхнэр хүү хоёр унтчаал байна. Хийсэн хоолыг нэг халааж идмэр болцоход л унтаад өгнө. Өглөө нь басаад ажилдаа явна. Бид хоёр бараг л хоорондоо мэдлэхээж болов. Хамтдаа унтахаач болоод эхэлсэн болохоор надад үнэндээ тэр хүнтэй цааштай амьдраад байх нь утгагүй мэт санагдана. Тэгсэн хэрнээ яг салчихъя гэж бодогдохгүй. Зүгээр л энэ тэнийг амьдралаа өөрчлөх юмсан гэж бодогцоор. Гэтэл нэг л өдөр ихнэр өөрөө салъя гэж шийдсэн юм болов гэлтэй хэрүүл өдөөд эхлэв. Миний нүдэнд тэр үнэндээ сайхан санагдхаа байжхсан байхад чи тоосонгүй, чи хайрлсангүй, чи хайхарсангүй гэх мэтийн өгнүүд нь үнэхээр новшин санагдаж. "Йоо, за тэгвэл тэгээд зайлаач дээ" гэх үг амнаас зүгээр л гарчихсан. Яагаад ч юм тэр үгийг яагаад хэлснээ ойлгоогүй ч гэлээ. Би уучлалч гуйхгүйгээр гэрээс гараад явлаа. Ажил дээрээ өдөржин бодлого бодов. Өнөөдөр очиод уучлалт гуйх хэрэгтэй гэж юу? Би ерөн түүнд ямар буруу хийсэн юм бэ? Гэх мэтийн түмэн зүйлс толгой дотор эргэлдээд бараг л уймарч өгөх шахаж адил ашгүй найз маань ороод ирхэн тэр. "За бас яач вэ та? Яагаад гониглаа суучав?" гэд асуухаар нь би ч босон бүхэл зүйлийг хэлтэл тэр бүрөө хөтлөө хийж. "Йоо.
Зас Монголын охинд модонд авирчихсан уу? Хатанд гарчихсан уу? Үхсэн баас юунд нь үхэх гээд байгаа юм? Тэртээ тэргүй чамаас салж чадахгүй нь ойлгомжтой. Харин чи хэрүүлийгээд сайхан хит хоногийн виз авчихсан байгаа юм биш үү? Хаамт гой гарыг л да. Наад ядаргаадаа хогшаар шиг амьдралаа төр зуурч болоо марталтай өгшөн. Гэж хэлсэн хитгэн үг нь үнэхээр л намайг жихэн утгаараа амьдраач дээ гэж байгаа юм шиг сонсогдов. Гэртээ харилгүй 3 хоног тэнэлээ. Архийг ёстой уух шиг болж, баар саавыг хэсэх шигч болж, хүүхэн шугамдаа хүртэл унтаж хөвтөд ав. Гэтэл эхнэр яач юу ийч юу гэж хүний урманд залгасан ч үгүй. Уур хүрээд залгахгүй хэр удахыг чинь харнаа гэж бодоод 5-6 хонсон ч байдаггүй. Сүүлдээ би өөрөө санаа зовж эхлэв. Зүгээр агаа, хүн маань өвдөж бариагүй байгаа гэх бодол төрөөд болохоо байлаа. За ямар ч байсан өнөөдөр хари одоо хашраа байлгүй, хэрүүл урал хийгээд байхгүй байлгүй гэж бодогдсон гэрийн зүг алхав. Ягаад ч юм эхнэрээ хуурчгаад ирж байгаа болохоор айдас мэдрэгдэж хаалгаа онгоолгоод орч чадалгүй хэсэг хугацаанд орсныхоо үдэнд суув. Магадгүй намайг ингээд сууж байгааг хараад хараа гэртээ орооч дээ гэж дуудах юм билүү гэж бодогдоод ч байх шиг. Тэнийг юм шиг цаг гарan гадаа сууж цаац одоо дүүрчээ гэд гэртээ ортол гэрт хинч байсангүй. Түр гарсан юм болов гэж өрөөгөө бүгдийг нь шалгаад үзтэл эхнэр хүүхэд хоёрын маань эд хэрэгсэл хувцас хунар юуж байсангүй. Тэд маань явчихаж. Хүүгийн маань өрөөний жижигхэн ширээн дээр надад үлдээсэн зурас байгаан л харагдлаа. Түүн дээр эхний өдөр оройтоод ажил дээрээ завгүй байна гэхэд чинь би хоол хийгээд ажил дээр чинь очсон. Чи байгаагүй. Тэглээгээд би чам руу уцтаж зовоогоогүй. Өглөө нь чамаас цол арх үнэрцээр орж ирэхэд чинь ч би гомдлоогүй. Ажлынхаа хүний төсөл бэлдэж байна гэхэд чинь ч манай найз чамайг бааранд харсан байсан. Бас л би чам руу уурлаагүй. Би харин ботсон. Хөөрхөдөө миний муухай хичнээн жил гэр бүлийнхээ төлөө л гэж авсан юм чин жаахан наргиж зингээгдээ. Нэвэдээ миний хань бас жаахан ч гэсэн хөөрч баярлагдээ л гэж. Харин би чамаас асууя. Би чамтаа сууснасаа хойш нэг удаа гарч шоу утсан билүү? Нэг өдөр хүү та хоёроо гэрт орхиод өөр газарт хонож байсан билүү? Нэгч болтгой гадуур димий тэнчгээд тэрийгэ чамаас нуу худлаа үнэ юм ярьж байсан билүү? Чи арай тэгж байсан гэж хэлж чадахгүй л байх. Тийм болохоор л би чамд гомдсон. Тийм болохоор л би чамаас хайр хүссэн. Тийм болохоор л би чамд жаахан ч гэсэн эрхэлсэн. Харин чи намайг хөөсөн. Яах вэ? Чамд би хайртай байсан. Гэхдээ одоо би чамайг хайрлаж чадахгүй. Уучлаарай. Баяртай. 9 зураас байлаа. Эхнэрийгээ буцаад ирчих байхаа гэж эхэндээ боддгоо лайлаа. Гэвч ирэхгүй бараг 10 хоног. Сүүлдээ би өөрөө уучлалт гуйгаад залгаад байхад хүртэл хариу бичихгүй байсаар л байлаа. За. Ингээд л салчдаг юм байж гэж бодогдсон. Найзтайгаа сайхан ганцаараа болсон амьдралаа зад тэмдэглэж арх уугаад л баар сав хисээд яваад байтал мөнгө төрөхчгүй болоод эхэлдэг юм байна. За яадгийн ямар эхнэр хүүхэд гэж нэхэд шалгаах юмгүй болсноос хойш бүх юмаа зараа дуусан ч яадгийн гэж бодогдсон.
утас, цаг, бүгж, гэдэл юу л вэ? Бүгдийг нь ламбаартаж ууж эхэллээ. Үнэн дээр 3 сарын дотор би юу ч үгүй болов. За ёстой байгаа ганц юм нь эхнэр бит хоёрын анх сууж байхад манай аав ээж хоёрын аваад өгсөн байрал байна. Өөр юу ч алга. Өнөө сайхан найз ч намайг хэтэрхий их архитаад байхаар уулзхаач болоод бараг танихаач байждаг юм байна. Тэгсэн ч гэсэн бас болохоо мэдэхгүй. Би чинь хийм билээ дээ. Бүгдийг нь зараад уучсан байсан ч буцаад босоод ирэх чадaltaй эр хүн шүү гэж томорч явсаар байтал өнөө сайхан байр маанч байхгүй болов. Эцэг их маань аль эрт өөд болчихсон. Дээрээс нь би архинд орчихсон болохоор нөгөө намайг ахын хөөхөн дүү, эгчийн сайн дүү гэд шалчханаад байдаг хамаатан саданч тагчиг алга болчихдаг юм блэ. Таньж мэддэг хүн амтнаасаа 5-10 цаас зийлж тэрүүгээр архиуж согтуурч явж байхдаа муугаа мэдхгүй хідэн бацаанлаа өнгөрч байж сэхэнд ортлоо нүдүүлв. Ёстол бурхантай уулзаад ирлээ гихчээр амьдрах уу, өөхөх үү хоёрын зааг дээр 14 хоног хөвцсний эцэс нэг муу юм сэргээд нүдэ нээтэл эхнэр маань гарнаас минь атгаад нүдэнд нь нулимс цэйлгэн ч гисэн. Хараагаа орхиод явсан дуучлаараа хараа гिचгсэн сууж байж билээ. Тэр л өдөр би ямар сайхан амьдралтай байснаа дэндүү их ойлгож түүнийхээ духан дээр зөөлхөн үнсээд харин чамаага хизээж дахиж гомдоохгүй уучил намайгаа гэж чин сэтгэлээсээ уучлалт гуйж билээ. Эр хүн та ухаарч амьдрал эмэгтэй хүн би уучлж амьдрий. Энэ төргээд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөлөө. Хамт байсан бүх сонсогчдоо баярлалаа. Дараагийнхаа дугаараар иргэн баяртайгаар уулзцгаая.